Сайн байцгаана үзэгчдээ Мөнх Тэнгэрийн онс цуврал нэвтрүүлгийн маань нэгэн дугаар эхэлж байна. За нэвтрүүлэгт маань Мөнх Тэнгэрийн онс гигантэн Мөнх Сарвал урагдж оролцоод байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Мөнх Тэнгэрийн зарлиг ёс орвол их эзэн Чингис хаан маань мэдлэх юм одоо нэг бодлын бид энэ их түүхийн одоо нэг томоохон одоо гэрч нь болох ийм азтай завшаатай хүмүүс болж таарах гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь Эхзэн Чингис хаан маань энэ муу юм аа гэдгийг ямар нэгэн таних нотлогоо биднэрт өгөх үү Тэнгэрээс. Ер нь бол одоо тухайн хүнийг таниулах бүх үйлийг бол Тэнгэр хийсэн байгаа. Одоо бидний хувьд бол тодорхой мэдээлэлтэй. Тэгээд одоо олон нийтэд бас одоо дэлгэх цаг нь арай болоогүй. Ер нь бол одоо энэ хаан бол Мөнх Тэнгэрийн одоо зарлагдсанаар одоо өөрийн сүнсэндээ өгсөн өгдөл даалгавраар энэ хүн бол Монгол түмэнд залгагдаж заларнаа. Тэгээд Монгол түмэн одоо хэрхэн түүнийг хүлээж авах, хэрхэн одоо түүнийг өргөж буулгах нь болно. Одоо бас тухайн өдрийн Тэнгэрийн арин шин байх байхаа гэж би бас харж байгаа. Яагаад тэгэхээр энийг бол одоо тэр болгон чинь ертөнцид болж байгаагүй зүйл одоо шин зүйл болох гэж байна шүү дээ. Тэгээд одоо энэ маань одоо ертөнцийн даалгавар учраас энэ гарцаагүй цаг нь болсон. Одоо бид нар ч одоо монголчууд сэрг болсон цаг нь болчихсон гэж олноороо бааха ярьчихсан. Тэрний хүчинд одоо сэрчгсэн. Тэгээд одоо бид нар бүтээсэн бүтээлэл одоо гар дээр болох гэж байна гэж хэлж болох юм. Тэгээд тэр өдөр цаг минутанд тухайн хүний одоо өөхтөх Тэнгэрийн зарилгаар бөөн бидний одоо тэр оюун санааны тэр дээд хүчээр шууд холбогдож одоо тэр хүнд эцэг Тэнгэр ямар зарлиг одоо Монгол түмэнд болох вэ? Тэр бол тэр өдрийн одоо мэдээлэл байх болно. Тэрнээс өмнөх одоо даалгавруудыг бол хийгээд одоо бидний хувьд бол үүлээ одоо бүтээлээ би ч нөгөө бүтээл гэсэн унлаганд суугаад бүтээлч гэсэн нэр аваад явж байгаа юм шүү дээ. Тэгээ одоо бүтээлч гэсэн нэрнийхээ бүх өвлүүдийг хийгээд хамгаалчлаа. Одоо бүтээлэл болгох дутуу байна. Тэгээд ард түмэн маань сайхан хүлээж авах түмэн олны одоо энэ сүнсэнд өгөгдсөн одоо энэ цагт орчин одоо их эзэн Чингис хааны өөрийнх нь одоо хөх цэргүүд одоо энэ ертөнцид бууцсан байгаа гэсэн шүү дээ. Надад одоо эхнээсээ тэгж хэлж одоо итгэл сэтгэлийн минь хөвлөсөн байдаг. Би одоо ганцаараа тий би ганцаараа энэ үлийг эхлүүлээд яаж би таныг буулгах вэ? Яаж би чадах вэ? Тэрийг үнэхээр чадах уу гэхэд чамайг одоо гараад ирэхин цагт энэ миний одоо 13 дугаар зуунд амьдарч байсан тэр агуу хатад тэр үеийн одоо цэрэг жанжид тэр одоо түмэн олон маань эргэсэн сүнсээрээ буучихсан. Тэр хүмүүс чамайг таниад босоод ирнэ гэсэн тэр итгэлийг өгсөн байдаг байхгүй. Би тэр итгэлийг л энэндээ итгэл болгож суулгасан учраас өнөөдөр нэрээ одоо харж яхна үнэхээр л намайг дагаж ийн хүмүүс. Би сайндаа дагуулж байгаа юм биш байхгүй тэрийг. Тэр хүмүүс сүнснийхээ өвөгдлөөр нэгт хоёр тэр урд насныхаа хааныг одоо таньж буулгахын тэр даалгавраа авчгаал биеийг бэлдээл одоо сэтгэлээ бэлдээл бусдыг дагуулаад байлдан дагуулаад ингээд явж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр л ертөнцийн хууль өөр агуу байгаа байхгүй юу? Би бол яг хуу залгчийн үүрэг гүйцэтгэж байна да. Би одоо өөрийгөө тэгж харж байгаа шүү дээ. Бүх одоо арга замын засаад залаад өгч байна. Тэгэл тэр бол хуулиар хийгдэж байгаа зүйл учраас тэр зүйл сайхан болно. Тэнгэр одоо бүх зүйлийг зохицуулсан байдаг, тий? Үнэхээр одоо 99 Тэнгэрийн эзэн хаан өөрөө буух гэж байгаа учраас миний хувьд бол янз бүрийн айдас төгшүүр тий болохгүй байх бай. Одоо ард түмэн ирэхгүй байх бай. Энэ одоо өөрчлөгдөх вэ гэдэг ямар ч бодол байхгүй. Эзэн хаан маань 99 Тэнгэрийг одоо эзэнсэн их мундаг одоо их хүчтэй. Тухайн одоо Тэнгэрийг эзэнсэн л их хүн байж жилдээ тийм ээ. Тэгээ бас эзэн Чингис хааныг бөө байсан ч гэж одоо ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр танд өөрийнхөө тухай ямар нэгэн мэдээлэл өгдөг үү? Миний хувьд бол бөө гэдэг маань бас 2 3 язгуур үндэстэй. Дээд үндэс, бөөгийн одоо дээд үндэс буюу бөө тарих. Би бол бөө тарих. Энэ Бат хотгон гэдэг одоо эрдэмтэн доктор байна шүү дээ тий. Тэр хүн бөө тарих гэж маш их ярьдаг. Энэ зүйл монголчуудад байсан зүйлийг яриад байгаа байхгүй. Одоо би болох гээд байгаа зүйлийг тэр хүн биеэр яриад өөрөө тэр үүргийг гүйцэтгэх гээд энэ ертөнцид хүний биеинд дурлагдаад ирсэн сүнс байхгүй. Тэгэхээр энэ монголчууд тэр ойлголт байгаа шүү дээ. Бөө тарихны тухай ойлголт. Би тэр бөө тарихны одоо мэдээллийг бүрэн эзэмшсэн л хүн байхгүй. Тэгэхээр намайг дагаж ирж байгаа хүмүүс бол бүгд тэр бөө тарихны дээд түвшний хүмүүс уух гэж байна. Төгс оюун санаатай хүмүүс энэ ертөнцид морилох гэж байна гэж хэлж болох юм. Тэгэхээр их эзэн хаан маань
одоо бөөгийн дээд хүч буюу одоо төгс оюун санааны тэр бөө тарихтай хүнд л буух гэж байна гэж ойлгоход одоо болно. Эзэн хаан маань одоо тухайн үед 13 дугаар зуунд одоо ертөнц дэлхийг одоо эзэлж одоо засаглаж явахдаа мөн л одоо энэ тэнгэрийн одоо хүчээр ертөнцийн хуулиар хийсэн тэр цаг үедээ мөн л одоо тэр цаг үед ертөнцийн хууль хэрэгжсэн. Одоо энэ тухайн цаг үеийг элч болж л тэр хүн бас ирсэн байхгүй. Тийм. Би бол тэгж хардаг. Одоо хөх зэргүүд нь буучсан байна гэж энэ та бас түрүү ярьжсэн сайн цагийн мянган бурхад бууна гэжсэн энийг ойлголтоо. Ер нь бол хөх зэргүүд хэр монголчууд бүгд орж байгаа шүү дээ. За. Монгол хүн бүхэн хөх тамгатай хүн бүхэн орж байгаа. Тэр дотроо тэр бөө тарихтай 1181 хүн эхлээд одоо энэ ертөнцийг засах элч буюу даалгавар аваад буух гэж байна гэсэн. Тэгэд энэ 6 сарын 22-нд Хизэн хаана залхын ялдамт 181 дээдсээс тодорч ирсэн бүх хүнийг зарлж ард түмэндээ дуулгана. Одоо мянган бурхтаас төрүүлж ирсэн 140 гаруй хүн байна. Энэ бурхтуудыг таниулна. За энэ хүмүүс маань одоо бас манайхан бодож болно шүү дээ. Энэ одоо бурхан гэсэн энэ хүнд одоо юу байгаа, бариад харуулчих юу байгаа гэж тэгж магадгүй. Тэгвэл одоогоор сахиус залаад нэлээд олон хүнтэй болсон байгаа шүү дээ. Би одоо тэр сахиус зална гэдэг маань тухайн сүнсний хүчийг одоо амьттай холбоод өгчгөр тэр хүн өөрийнхөө оюун санааны дээд мэдээлэл буюу бөө тарихныхаа хүчийг авчиж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс над шиг ингээд бүгд бичээд эхэлж гисэн. Энэ ертөнцийн өөрийнхөө бүтлийг ингээд даалгавраар аваад одоо өөрийнхөө оюунаар урдлаад бичээд миний дайны мэдээлэлд орж ирээд байна гэсэн. Тийм холбоос нэгээд өчгөр миний дайны 1181 хүн би одоо энэ их бүтээлийг тайлсан шиг л тэр 1181 хүн ертөнцид ирж байгаа байхгүй. Энэ бүтээлийг бас хийх. Тийм ертөнцийн зүй тогтол. Яаж одоо хүн ертөнцид зөв оршин тогтнох ёстой юм гээл те. Тэгээ монголчууд одоо өөрсдөө яаж засах юм? Яавал одоо яах юм? 99 тэнгэрүүдийг яаж аргадах юм? Ингээд бүхэл арга зам бичигдэж бууж байгаа байхгүй. Энэ 3 жилийн хугацаанд та бол бас маш олон бүтээл хийсэн байна шүү дээ. Одоо дахиад таны одоо бас залж буулгах 1180 хэдэн бурхан байгаа шүү дээ. Бас бүтээл хийн. Тэгэхээр энэ одоо бүгд л тэнгэрийн зарлиг даалгавар. Тэгэхээр энэ юмнуудыг олон нийтэд түгээх, одоо сургах, заах, одоо бид нар ч одоо тэнгэрийн энэ хууль юмд суралцаагүй л яваад шүү дээ. Одоо гажуудаад. Тийм. Одоо миний хувьд бол ерөнхий одоо түлхүүрдээ төгсөж байгаа. Тухайн хүний нууцад нэвтрэх гарцыг нь одоо би Алтан соёмны эзэн учраас Алтан соёмны арга билгээр би арга билгийн хоёрын түлхүүр байхгүй юу. Тэгэхээр хүн болгоныг ингээд өөрийн нэгэ тайлаад өгчөж байгаа. Тухайн цаг хугацааны дараа тэр хүн өөрийнхөө төвчнийг олж авах хэрэгтэй. Тэгтээ олж авахдаа өөрөө итгэл сэтгэл зүтгэл гурвыг нэг гал болгож тэр хүн бидний төвчөнд хүрэх тийм л өстой байхгүй. Тэгээд одоо тэр хүмүүс маань одоо зөвхөн миний бүтээхэд одоогоор 50-аад бат байна. За тэгээд нөгөө тухайн 300-400 хүнийг одоо тэнгэрийн зарилгаар уралж болгосон бүтээлүүд гэхэд бараг нэг бат байгаа шүү дээ 300-аад. Одоо тэр бүтээлүүд бол явцын дунд энэ нэвтрүүлгээр би бас нэлээд олонхыг бас олон түмэнд таниулж харуулъя. Үнэхээр энэ хүн нөгөө бүтээл гэсэн нэрэндээ багтаад бүтээлч гэсэн ажлаа хийж юу гэдгээ бас ард түмэндээ тайлагнах ёстой байх хүмүүнийхээ үүднээс. Тэгээд бол ард түмэндээ би тайлъя гэж бодож эхний хэсгүүдээс нь давчирч одоо харуулж байгаа. За энэ маань одоо энийг тайлах ичснэр байгаа шүү дээ. Одоо жишээлхэд миний тэнгэрээс буулгасан зарлигийг уншиж ард түмэнд одоо сонирдуулах үүрэгтэй хүн байдаг шүү дээ. Бүр нэр ус нь хэлэгдээд нүүр төрх нь харагдаад надад. Тэгэд энэ хүмүүс маань бүгд өөр өөр гэсэн үүрэгтэй, оройтой, зоригтой, цаанаа бүтээх одоо өвөлт ярьсан. Тэгээд энэ ертөнцийн элч болж одоо нэг төв дэлхийг очиж засгаар энэ хүмүүс бэлтгэж эхэлж байгаа байхгүй юу? Таныг одоо өндөр гэгээн зан базар болохын учрыг танд юу гэж тайлдаг вэ? За энд би бас тодорхой мэдээллүүдийг энэ бичсэн юутайгаа бас энгийн яриагаан тэнгэрийн болттой бас яаж хэлээ л дээ тий. Одоо манай монголчин эрдэмтэн судлаачид бүхэл энэ зүйлийг судлахын төлөө оюунаа зориулсан насаа энэ амьдралаа зориулсан хүмүүс асар их байгаа тий. Энэ бөө тарих бөө ухаан одоо энэ үнэхээр тэнгэрийн зарлиг гэж байдгүй бидний өвөг дээдс үнэхээр тэнгэр оюун санаатай холбогддог байсан уу тэрний нотлогоо нь одоо бий байгаа штэ. Одоо тэд нар бол эрдэмтэд бол өөрийнхөө үндсэн зүйлийг хийгээд оюун санааныхаа төвшөнд хүртэл баталсан нотлогоо байхгүй. Тэр нотлогоог одоо би хийж яваагүй. За тэгээд энэ дээр одоо ингэсэн байна.
зан оозрын хийсэн бүтээл арамж хэрэгжүүлэх ажлууд нэлээд бий. Хэн хүнд олдохгүй хэцүү боловч хүндтэй албыг хүлээж авсан болохоор хийх ажил хэрэгжүүлэх үйлүүд нэлээд бий. Монгол их орныхоо хөрс шороог дээдэлж, уух усыг нь аргадан залбирч, уул хайрхтыг нь дахин амьлуулж, хөх тэнгэрийг нь хүндэтгэн шүтэж, хүн ардыг минь инхжүүлэн мандуулаарай гэж одоо ингээд өндөр гэний юмнууд надад өгч хэлж байна да. За тэгээд түлхүүр юу хийх вэ гэхэд их эзэн хааны хэлийг тайлна гэж. Би их эзэн хааны хэлмэрч буюу нууцын түлхүүр нь энд бас бичигдсэн байна. Энэ 12 оны 8 сарын 23-нд 16 цаг 45 минутанд одоо хэлэгдсэн байна. За дээрэс нь Монгол орныг уул ус, тэнгэр газар хүн зонтой өндөрт өргөн мандуулж яваа. Дэлхийн түүхэнд дахин мандуулах энэ их үйлийг хийж хэрэгжүүлэхдээ тэнгэрийн зарилгыг ягштал дагаж, дээдэс бурхтын ариун сургаалыг дамжуулж, төмөн олны тусын тулд төгс уянаа зориулаа гэж одоо надад бас нэг тодорхой хэмжээний даалгавар иржээ. За тэгээ үнэн мөнхийн бүтээл болсон та их эзэн хааны үйл хэргийг цаашид үргэлжлүүлж энэ их шид хүчийг эгэл олон түмэндээ зориулж төгс баялаг ухаанаа төр улсдаа хүргэж төр улсаа дөхнүүлж төмөн олноо амьрлуулан төв дэлхийгээ авран хамгаалах төгс үйлийг маш их дээдэд бүтээгээрэй гэд одоо нэг бүтээлийн чинь л юмнуудыг ингээд тайлаад явсан байна. За тэгээд 12 оны 8 сарын 23-ны өдөр 17 цаг 46 минутанд өндөр гэгээн зан оозрын өвөлгийн хурыг танд буулгалаа гэж одоо номын хур дээд нь одоо надад ирсэн байгаа. Энэ хүний одоо хүч оюунд цаашаа одоо суралцах замын нээж өгсөн. Төгс жаргалан дүүрэн эдэлж төр улсаа тогтноо түүхийн нандин шастрыг түгээн байж дэлгэрүүлэх ёстой шүү гэж би одоо түүхийн нандин шаструуд гэж одоо эднэрийг одоо хэлэх биш тийм чинь төв халахыг түүхийн нандин шаструудаа гэж одоо ийм ингээл энэ дайны 50 бот одоо одоогийн байдлаар нэгтгэж амжаагүй зүйлүүд бас нэлээд байгаа. Өглөг буйны хур өдрөөс өдөрт бууж байхад юунд ч бүх санаа зовоо энэ зүйл өөрөө л аянда бүтэх болно гэж. Одоо би итгэл жоохон дутуу байна да. Итгэл зүрхгүй болохоор надад ингэж агуу их түүхийг алдаа мадгийг нь гаргаж алтан дэлхийд мандах нарыг алгасалгүй сайн харж авах хүчээ зузаатхан алдрын оргилд хүрч авшиг хүртээд агуу энэ үлсийг алдалгүй сайн авч яваарай. Түүхийн хуудас бүрийг сүгэж төмөн олноо мөнхөд амьрлуулах төгс жаргаланд Монгол төмний төв шудраг ёсыг дээдэлж төмөн олны тусын тулд төрсөн бие зориулах учиртайг мэдэж нэгэнтэй аваарай гэж одоо намайг төмөн олныхон төлөө энэ бие зориулаа гэсэн. Ардын сайхан ёс заншлыг алган дээрээ буулган харж ашлал төгс дээд тэнгэрийн ариун нандин даалгаврыг алдаа мадаггүйгээр амжилтлан даатгаж ачлал өрөөлт Монгол төмний алдар сууг ертөнцөд түгээ мандуулж явах агуу их үүрэг хүчийг танд нэгэнтэй бэлгэллээ гэж одоо ингээ өндөр гэний одоо хүч хэдийг надад өгчөө. За тэгээд хүний орчлонгийн зовлон жаргалыг тэнцүүлж их эзэн хааны нууцын түлхүүрт гэж буусан байна. Оройн 21 цаг 35 минут. Хүний орчлонгийн зовлон жаргалыг тэнцүүлж хүч дэлхийн өнгө үзмжийг жигдрүүлж хөслийн үзүүрт галзах од бол чи байх болно гэж одоо энэ бүхэл зүйлийг хийх одоо гарцаагүй чи мөн шүү гэж хүн орчлонд эрэхтэй уйлж ирдэг, хөлөг орчлонд эрэхтэй янцгааж ирдэг, хүсэл орчлонд эрэхтэй шивнэж ирдэг гэж надад одоо хүн хэлж байгаа юм шиг эхний одоо мэдээллүүдийг энэ бичээд байгааг тэгж өгдөг гэсэн. Тэгээ хүсэл орчлонд эрэхтэй шивнэж ирдэг, хэлэх үг хийх ажил тодорхой байхад хэрэгжүүлж эхлэе түлхүүр минь гэж одоо намайг ингээ шаардаж эхэлж шаардаа та эхэндээ бас жоохон эргэлзээ тэмэлзээ мэдээж байлгүй байсан. Би энэ 6 сарын 22-нд ингэж хэлэгдсэн хүн чинь энэ рүү ортол 2 сарыг би өөртөө зориулж нөгөө түлхүүр одоо үнэхээр юу хийх юм бэ? Яагаад намайг түлхүүр гэдэг юм? Надад тэр оюуны потенциал нь алгаа, надад тэр мэрэгжил боловсрол нь алгаа гэл ингээд би чи буцах гэдэг юм шүү дээ. Итгэл байхгүй, сэтгэл тийм өмнө байгаагүй, тийм зөв мэдрэмж янз бүрийн зүйл урд өмнө мэдэгддэг зүйл байгаагүй. Гэнтхэн л энэ даалгаврыг авчихсан. За тэгээд маргааш өглөө нь дахиад 9 цаг 50 минутанд төрийн болон түүхийн нууцыг төгс задлах хэцүү бөгөөд хүнд даалгаврыг түлхүүр чамд даатгаж өгчээ. Хүү нэгдлийн үеийн өмнөх хөндлөн бичээсээс эхлээд хөлгөн их судрыг хүртэл хэл оруулан амьлуулах хувьдас хэнд ч олддгүй нандин билээ гэж. Одоо би бол хэл оруулаад яаж байгаа хүн байхгүй юу? Хатан сэнти залрах алдашгүй дархан эрхийг харийн хүнд алдахгүй байж хас тамганы хамгаалалтыг харьшгүй дархан байлгаж хам тэнгэрийг эзэгнэж явахыг хатан та мэддэг вэ? Одоо бусад одоо харьд алдаж болохгүй
гэдгийг хатуу сануулсан. Тэнгэрт од төгж дэлхийд нар мандаж байхад тэргэл сар ертөнцийг ээгүүлж байхад тэв дэлхий амгалан байх учиртай гэж одоо бүхэл эндээс эхлээл нөгөө од гараг хэрэгсийг амлуулах юмнуудыг хэлж өгчөөж. За тэр өдрөө 10 цаг 11 минутад их тэнгэрийн аманд очихдоо игнэшгүй ариун бодолтой очиж эхэс дээдсийн ариун нандин сургаалыг ээлтэдний дамжуулах хэцүү бөгөөд хүнд даалгаврыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэе амлаа гэж би одоо ингээд тэнгэрийн андгаа өргөсөн. Тэр энийг одоо цаанаас нь бас өгөр хэлээл ингээл чи энийг л хийх гэж ирсэн гэл амь насаа өгмө гэл тэгэл одоо цаанаас ингээд дөрвөн мөртөөр шүлэгдээд одоо буутчихжээ. За тэгээ маргааш нөгөөдөр өглөө нь 7 цаг 01 минут өндөр гэгэн зан узар өндөр их дээдсийн минь өглөг буян арвдан дэлгэрч өршөөлт олон төмний минь өөдлөн дэвчих энэ цагийн сүр хүчин бадран дэлгэрч төгс жаргалан дүүрэн мандаж бадрах цаг ирснийг мэдтүгэ гэж өндөр гэгээ үүлээ эхэллээ гэсэн энэ тодтгол одоо энэ өндөр гэгээ үүлээ эхэлснээр одоо төгс жаргалан дүүрэн мандна гэж Монголд өмнөд их эзэн хааны хувь хөшиг хүртэх эгэлгүй төрсөн түлхүүртэй энэ дэлхийн ариун дээд бүхнийг бэлэгдэж аз жаргалын алтан түлхүүрийг атгуулж аштын өрөөлөөр учрах агуу их тавилан олголоо гэж одоо би яг л энэ түлхүүр чи бол зан узар байж түлхүүр байгаа гэдгийг одоо тодорхойлт. За хөлгөн судар гэж энэ нэг юу бичигдсэн байна. Эгэл төрсөн их хаан, эгэлгүй төрсөн их эзэн хааны их үйл хэргийн эхлэлийг нь зөв тавьж их дэлхий илгэн түмнээ амьрлуулах энэхүү үүргийг игнэг цайн биелүүлж байгаад талархан бас дэмжье гэж бас намайг нөгөө үйл 1-2 юм урлаад ихээр эхлэхээр за тэгээд нөгөөдөр одоо 24-ний өглөө 9 цаг 3 минут ингээд өдөр бага мэдээллийг өгдөг. Тэгээ тэрэндээ би нөгөөдгөө олж авахын тулд тэрийг таних тулд одоо бас тодорхой тархи ажиллуулах тэр цаг заваа гаргадаг гэсэн. Өмнөх ажлуудаа ёсчлон гүйцэтгээ дууссаны дараагийн хийх ажлуудаа асууж аваад бичиж бай гэж. Тэгэхээр бас хичээл надад ингээл давхар хичээл заагаад чи энийг хийхин тулд дараагийн хийгээ тэгж аваарай гэд. Хийх ажлуудын дарааллыг хэлж өгөө. Хурж очих замуудыг мөн зааж өгье. Хийх ажил хэлэх үгээ гүйцээчгээд хэрэгэх тухайга дахин тодруулаарай гэд ингээл дараагийн даалгавар руу оруулаад ингэж одоо бүх зүйлүүдийг өгдөг байжээ. Тэгээд тэр юунд их хааны хүү дарсан чулуун дээр очсны дараа тэр их тэнгэрийн аманд очиход надад одоо юуг анхны зарлагын бос эзэн Чингис хаан яг өөрийнхөө зарлаг. За тэр зарлагыг би бас том олондоо сонирдуулаад өгч маш давчхан бөгөөд их тэнгэрлэг зарлаг байсан. Өршөөл буйны дээдийг эдэлж өөлөн ээжийн сургаалыг дагаж өн мөнхөд оршин тогтнох өөрийн орноо өмгөөлөн хамгаал. Харах нүд үзэх мэлмий байхад хан хурмастын хаач байсан чи болно гэж. Одоо надад харах мэлмий харах нүд байхад хаа миний нандин зарлагаар харьшгүй хүчээ зузаатгаж яв. Одоо хааны зарлагаар би өөрийнхөө хүчийг зузаатгаад за тэгээ сайхан Монгол орныхоо салаа бүрийг нь уудлан харж сан хөмөргийг нь аривдуулан барьж үгээгүй ядуусын үүлийн үрийг үүнээс хойш үүр тусдаг. Одоо би энэ бүх Монгол орны одоо салаа бүр төр нөөсөн бүхнийг олж нээгээд одоо үгээгүй ядуусын үйл үрийг үүр тусдах даалгавар авсан байна. За тэгээд Монгол хүн дорой байх учиргүй, дорд үзэгдэх ёсгүй, дээд тэнгэрийг захиран дийлж дэлхийг эзэн хүчиртэй. Энэ миний туйлын хүсэл эгэл түмэнд хүргэх үгэ гэж. Одоо энэ л зарлагыг би эхлээд биелүүлж явсаар энэ хааны одоо өөрийнхөө тэр хааны бүхэл зүйлийг уудлах энэ боломжийг нь одоо нээсэн байгаа. Таныг ингээд ийм зарлаг буулаа одоо ингэх ёстой гэд танд ингээд даалгавар өгөөд байна шүү дээ. Тэгээд тэр даалгавраар та ингээд нэг хүн дээр очдог зураачаа олдог тийм ингээд хүнээ олдог ингээд явдаг. Тэгээд тэнгэрээс надад ийм зарлаг ирлээ би ийм даалгавар гүйцэтгэж яваамаа гэд ингээд хүнд ярихлаар хүн яаж хүлээж авах вэ? Таныг яаж хүлээж авч ирсэн? Тэрийг хүлээж авах хүнд хүмүүс бол хүлээж авдаггүй. Энэ ертөнцид байгаагүй зүйл тий. Одоо бас би чинь нэг жижиг суманд цэцэрлэг эрхлэгч хийжсэн хүн. Гэнтхэн одоо нэг юм болвол өөр юм яриа л гэхээр өөрөө зовоод хүнд ярихгүй шүү дээ тэр чинь. Өөрөө мэдэхгүй байж би одоо хүнд ярина гэдэг чинь бас их бүрхэг асуудал шүү дээ. Тэгээд одоо сүүлдээ ингээд шүлэглээд их юм бичигдээд ирдэг болохоор энэ зарлагнаас бусдыг нь би бас хүнд уншиж өгчээсэн л та. Тэгэл гайхаад ерөөсөн юу ч хэлж чадахгүй тэр хүн гайхалах зурдаг. Тийм байсан. Тэгээд одоо зураач дээр яриад хэлэхэд бас л намайг гайхаж хүлээж авсан. Тэгээд одоо таны урлан гүйцэж байна гэд одоо хэлэхээр бол дагуулж очиад урлагаа үзүүлээд тэгээд тэр хүний сүнс аргагүй хүлээж аваад тэр
миний харсан сандал дээр сууц уйлуулсан байсан шүү дээ. Тэгээ сүнс тийм л хүчтэй. 100% тэтгэлийг та яг хизээ олж авсан бэ? Одоо ингээд өөрт ингээд юм хэлэгдээд бичигдээд ингээд өөрийн мэдлгүй хүнийг өөр юм удирдах зэрэг хүн итгэл ордог юм байл шүү дээ. Тэгээс би итгэдэггүй байсан эхлээд би биш гэж нэлээд бас явсан шүү дээ. Тэгээд энэ сайхан юмнуудыг ч уншаал ирэхээр за одоо өндөр гэгээ нэг надад таниулах гэж бичсэн юмыг би өөр одоогоор уншаад байлдаг шүү дээ. Тэр одоо өндөр гэгээ өөрийнхөө сүнснээс одоо чамайг тэгж ирэхийг хүлээлээ. Ингэж уулын нугад нуугдан байж одоо нэр ингээд одоо тэр үед очиход би хүн хэдэг зөндөөл очиж исэн. Нэрэн тэр нуугдан байж хүлээлээгээд очисон чи уулын орой тэр нууцл хэд байж байгаа байхгүй. Тэгэл тэрний тэр сайхан үг бичигдэж байгаа. Би эндээс бас олж уншиж бас ард түмэндээ бас сонирдуулах бодолтой сууж байна. За тэгээд энд одоо эндээс эхлээд надад энэ түүхийн үннийг бичих хүмүүс ирнэ гэд хэлчихсэн байдгийг. 2012 оны 8 сарын 25-нд өглөө 6 цаг 29 минутанд утга төгөлдөр энэ түүхийн удмыг бичлцэх ургийг тодруулах эрдэмт мэрэгэн хүмүүс уулзах газар нутаг эзэнтэйгээ хэлэгдэн бичсэнийг учруулж тодруулах цаг нь болсон гэж. Одоо энэ бол Тэнгэрийн хуулиар бичигдсэн хуулийг надад өглөө шүү дээ. Энэ хүмүүсийг ч уулзуулж учруулах цаг нь болчлоо. Тэр цаг нь 2012 оны 10 сарын 26-ны өдөр гэж. Омог бардам Монгол түмний одон улсын эдгээр хүмүүс орчлон ертөнцийг ээгүүлэхээр онгод тэнгэрүүдэд дуудан ирүүлж ертөнцийг ээгүүлэх шидээ гайхуулахаар ерөөлтэй учрах болно. Ингээд би нэг хэсэг хүмүүстэй учрах нэ дээ. Ингээд надад энэ ийм хүмүүс байгаа. Одоо чиний үйлийг хилцэх хүмүүс байгаа гэдээ энэ хаавга 12 оны 8 сард надад өгсөн байна шүү дээ. Би 6 сарын 22-нд л энэ мэдээг авч ирсэн бол надад 8 сарын 25-нд 2 сарын дараа л хийх ажлыг маань ингээ заагаад өгсөн. За тэгээ хүүд орсон чулуун дээр очиж хүн бүр хүслээ шивнэрээ хийх ажил хүрэх зорилгыг чинь дуулгаж хэдийд хэрэггийг чинь хэлэх болно гэдээ одоо энэ хүмүүсийг одоо бүгд одоо тэр өөрсдөө хүүд орсон чулуун дээр ирээрээ гэсэн энэ бас үг бичигдсэн байна. За тэгээ өөр өөрийн зорилго үйлээ хэлж өглөг буян хураан буулгаж өгөх авахын үйлийг тэнцүүлж хувь гიშгийн өглөг болгож хэвээ үлдээгээрэй гэж тэнд одоо өөрийн гэсэн мөрөө үлдээж заавал тэр газар ирсэн хүмүүс очиорой гэсэн байна. Хун шуудын хурамжуулсан газар байж хувь гიშгийг бүрдэх хүн бүхний хуйлран цуглах газар байлгаж хурсан олдныг мөнхөд амьдлуулаарай гэж одоо тэр газрыг бас тийм болгоорой гэж надад бас загсан даатгар би хэд хэдэн газрыг одоо сэргийн засаж Монгол түмний тэр агуу одоо өвгд эзэн сүнс орсон газруудад хүч шингээх тийм юмнуудыг өгсөн байдаг юм аа. За жишээ тэгэхэд элгэн их ардаа харан дурслаа ээж аавыгт нь харан багтлаа одоо намайг хүүд орсон чулуун дээр очиход элгэн садан бүхнээ санан дурсан буула улсынхаа нийслэлийг аль газар сонгохыг ураг удамд чинь хэлж дуулгах болно гэж байгаа. Бас Монгол хэлэн бас нэг нүүдэл хийх гээд байдаг нэг хэдэн жилийн өмнө яригдаа чимээг болцсон оо. Тэр зүйл бас байгаа байхгүй. Улаан халдар нохойг айл бүр тэжээ. Ус галаар орж ирэх хар хэдийг дардаг. Монгол түм тийм Монгол түм бол ус гал хоёроор сэвддэг байгаа штэ. Гэтэл тэрийг одоо манах амт нь манай Монгол нохоо байхгүй дөрвөн одоо нүдтэй ам цагаан хулганыг айл бүр шүтдэг бай. Авдраар хэшиг хуралдаж амгалан энэ ертөнцид амьдын жаргалыг эдлэг болно. Төмөн насан хээг төгс утганд нь хийгээ тайлаараа гэх мэтлээ ингээд одоо надад бүх зүйлийг өгж одоо жишээлхэд ингэж өглөө нараар гарч өдийн наранд очиороо Чингис ууланд гарахтаа 5 тансаг идэ бэлтгэрээ гэдэг ингээд 5 тансаг идэ бүх ингээд заавруудыг бас ингээд тэнгэрээр бичээд өгчдөг байсан. Тэгээ тэрнийхээ дагуу үйлийг хийдэг. За тэг өндөр гэгийн бас эндээс эхлээд надад юу өгсөн байна. Эрдэнэ болсон энэ уулын ингэр бэлдэн даатгаж эрдэм номын алтан төлхөөрийг эндээ сатгаж эргэлт буцалтгүй орхон эд шид хүчийг гайхуулж инхри Монгол орноо зөв чигтэн зааварлан яваарай. Хууль салхи татуулан хуйлран ирэх дайчдын сүр хүчийг харцгаа хан тэнгэр дүүдэх дөрвөн их хүчт нийгэм харцгаа хаан миний харьшгүй их сүр хүч жавхлан бүх нийгэм харцгаа гэж одоо тэр өдөр яг надад дөрвөн хүчтний тэнгэр дээр харуулсан. Эзэн дээдсийн минь өлгийн нутаг эгэл түмний минь шүтэн болсон газар эргэх дөрвөн улирал ээлжлэн байдаг энэ газар эгнэгт Монгол түмний минь эрдмэн болсон энэ газараа энэ бол миний өссөн газар гэж одоо эзэн хааны өссөн газар эцэг өвгдийн минь голомт төссөн газараа мандан бадрах Монгол түмний минь мөнхөд ивэх сайхан нутаг мохошгүй эр зөрөгтөн бүгдийн мандлаан дээд нь бол агуу нутгаа тэргэл сар мандан гэж тэнгэр газар байсан байхад тэртээ наадах түмэн оддоос
тэрч аван байхдаа Тэнгэрийн хаяаны эгэл нэгэн үзүүрээс дээж аван тогтож сууцгаа гэж. Одоо тэр Тэнгэрийн од сар нартай байсан байж одоо энэ үдийг ахиулж одоо авч цааш нь яваарай гэж. Наран сарыг өрөн байж нарлаг Монголыг дуудан сэрэж 8 зохис Тэнгэр югаанд эдэлж насны буйныг эдлэн байж амьрлаарай гэж. Одоо тэгсэн баг жишээ. За тэгээд хүүд орсон чулууга бас хамгаалаарай гэж надад юу өгсөн байд юм бэ? 8 сарын 28-нд хүүд орсон чулуугийн минь хүндэтгэн байж хамгаалаарай. Хүч чадал авьяас бэлгээ дайчлан байж хамгаалаарай. Хөлгийн хурдныг сон байж наадцгаа. Хүмүүний орчлон сэрэн байж дуудацгаа. Агуу их түүхийг амьлуулан байж дээдлэцгээ. Ардын сайхан ёс заншлыг түгээн байж дэлгэрүүлцгээ. Аштын өрөөл амьдын жаргалыг эдлэн байж хүртэцгээ. Алдрын оргилыг атхан байж жаргацгаа гэж одоо Монгол түмнийг одоо хаан эзний ерөөл ингэж дандаа буудаг. Тэр ерөөлийг нь би одоо энийг одоо наран дандаа уншиж сонирдуулж одоо тэр нарны гэрлэр Монгол түмэндээ энэ 2-3 жилийн хугацаанд өгсөн байгаа. За тэг 29-нд сүүн цацлаа одоо өндөр гэгэнийг би өөртөө одоо эрүүлэх талаар Тэнгэрийн дуудлагыг надад өгсөн байна л да энэ өдөр. Сүүн цацлаа өргөн байж намайг дууд, сүсэг бишрэлдээ залбиран байж намайг дууд, сэтгэл оюундаа шивнэн байж намайг дууд, сансан бодсноо хэлэн байж намайг дуудаа. Өргөн удам Монгол орныг тойрон байж намайг дууд, өнөр утган ард түмнээ дүшин байж намайг дууд, өнө мөнхийн жаргалаа эдлэн байж намайг дууд, өглөө наран толдон байж намайг дуудаа. Хүн зөөнийхөө хүчийг нэмж хүслийг биелүүлэхээр одоо дуудлагаар нь ирээд одоо ирсэн өгтлөө өгч байна. Хүн зөөнийхөө хүчийг нэмж хүслийг биелүүлэхээр ирлээ. Хүч дэлхийн сайхан бүхнийг магтан дуулахаар ирлээ. Хөрс далтан дэлхийд хүний заяанд төрөөгүйчиг хан хурамстын даалгавраар хангаатай бөөгөн урилгаар хаан эзний зарлагыг ёсчлон гүйцэлдүүлэхээр хүний орчлонгийн баяр гунгийг хуваалцгаар хэцүү боловч үнэтэй хэтийн боловч өнөөгийн үлийг хэрэгжүүлж биелүүлж хэлэлцэн зөвлөгөөр би ирлээ. Энгийн боловч дарав эгэл боловч эрдэмтний эргэн ирснийг дуулан байж багтаарай. Эгэл олон түмнийхээ эрдний уламжлалыг даган эгнэгт нандин явахыг үүдийг бүтээгээрэй гэд одоо тэр сүнстэй нь би эхлээд анх өөрийнх нь энэ би одоо эрхийн уртл болгож сүнстэй нь одоо ярилцсан Тэнгэрийн даалгавраар ярилцсан байгаа. За тэгээд тэр өдөртөө 20 цаг 20 минутад 100-ыг дамжин байж би ирсэн. 6 үсгийг тайлан байж би ирсэн. Зон олны минь мөнхийн бүтээлийг золгуулж уулзуулахаар зорж ирлээ гэж. Одоо зон олныхоо мөнхийн бүтээлийг золгуулж уулзуулахаар ард түмэнд ирлээ гэж. 6 үсэг гэж одоо Монгол нэрээр хэлж байна тийм. Мөнхөд бадрах гал гэж Монгол нэр чинь өөрөө мөнхөд бадрах гал гэж Тэнгэрийн нэрээр нэрлэгдсэн байд. Хүний орчлонгийн нандин бүхнийг хадгалж хүч дэлхийн ариун бүхнийг дээдэлж хүслийн алсад галзах суу бэлгийг умдрааж хүрэлцэн ирсэн хүндэт хаан эзэн минь өө гэдэг одоо өндөр гэгээ хаан эзэнтэйгээ ярьж байна гэсэн үг. Үүлэн чөлөөний нарыг үргэн байж үйл өнгөрийг толдон харж өхөшгүй мөнхийн алтан дэлхийг эзэгнэж үлэмжийн гоо Монгол түмнээс сэрээлээ. Одоо хаан ихтэй ирээд Монгол түмнийг сэрээгээд тэгээд одоо өндөр гэгээн хоёрын сүнс хоорондоо ярьж байна да. Зах хязгааргүй цэлих мөнх тэнгэрийг цаглашгүй нандин бүтээлээр амьлуулж заяа тавилан тэгштгэн түгээхээр цагийн зүг эхнээс нь эргүүллээ гэж. Одоо шинэ цагийн зүг эхэлсэн. Тийм энэ өдрөөс ингэж эхэлснээ одоо би үндсэндээ түлхүүрийнхээ баталгааг л уншаад байна шүү дээ. Түлхүүр өндөр гэгээн зан үзэр хоёр болохын учгийг тайлаад байна. Их дэлхий элгэн нутаг газар шороо гал голомтой ариусган. Их дэлхий элгэн нутаг газар шороо гал голомтой ариусган гэж байгаа. Ариусган эмээлмор эрдэнэ болсон хүлгээ ямагт эдлэн шүтэж эгэлгүй агуу Монгол хүний эрдэм ухааныг мөнхөд гайхуулж энэ мөчийг эргүүлж жаргал цэнглийн замыг нэгэнтээ нээлээ. Хөвч хангай говь госолсон халах Монголын газар шороог харин хүний хэртэй гараас булаан хэрэггүй тунгалаг болгож халах удмын хаад гаттын хойд дөрүүдийг зөв тодруулж хинч бахарах энэ үлийг хийж гүйцээгээрээ бүрмэн гэж. Одоо тэр хаад гаттын хойд дөрүүдийг гэж байна. За нарлаг Монголыг нар навттан гээгүүлж наашлах цагийг түмэн олондоо сонирдуулж ганцхан заяах энэ л насныхаа алдрыг мандуулж гарцаагүй болох энэ л цагийг бий хүлээсэн гэж одоо эзэн хаан хариулсан байна. Энэ хоёрын одоо хоорондын яриа. За тэгээ маргааш нь бас одоо өндөр гэгэнд хийх ёстой юм хэлсэн байна л да. Хөх тэнгэрийн хөлийг тайлан байж хөлгөн их судруудыг амьлуулан байж нээгээрээ хэлтэй болгон хэлэлцэж хөлтэй болгон хөлхөлдөх цаг болжээ. Хаан дээдэс ямбалд суухгүй хар зардан төгшөж суухгүй хаан эзэн ирснийг хамаг төрдөө дуулгах нэгэнтэй цаг болсон гэж. Инхээр би бол аль 8 сарын 30-нд хаан эзнийг ирчихжээ гэж ертөнцид бодлуулгацсан байгаад. Тэгээд одоо энэ мэтчлэн ингээд маш их зүйлүүд одоо энэ дэр байгаа.
Тэгээ би одоо том олондоо хандаж энэ зүйлүүдийн нууцыг одоо тайлцсан. Тэгээд одоо бүгд одоо тэр нууцад суралцаасаа энэ одоо нутаг усндаа байгаа энэ байгаль дэлхийдээ байгаа тэр сайхан зүйлүүдийг бас мэдээсээ одоо манай Монгол хүмүүс гэсэн төрийн тахилгатай хайрхан гэж ярьдаг шүү дээ. Тэр төрийн тахилгатай хайрхад бол бас олж дахих хэрэгтэй юм лээ. Одоо жинхэнэ тэр төрийн тахилгатай хайрхтыг одоо бид нэр олж амлуулж одоо бүгдийнх нь одоо эзэн сүнс одоо лус авдаг гэж байгаа шүү дээ, тий. Одоо бөөгийн тэнгэрийн лам нар бол лус авдгийг гаргадаг. Гэтэл миний тэнгэр бол эздэг жинхэнэ одоо тэрний дээд эздэг гаргадаг. Тийм хүч нь одоо монголчуудын оюун санаанд байсан юм байна. Тэгээд тэр оюун санаагаа надаар дамжуулж өгсөн юм байна гэж би тэгж харж байгаа. Тэгээд тийм ч учраас одоо тэр даалгаврыг нь биелүүлж хийж байгаа. Тэгээд энэ бас нэг сонирхолтой мэдээлэл баг шүү. Алтан шаргал нарыг мандан бадарч байхад ард олон нь амгалан тайван аатрын гур орж байхад алтан дэлхийд амьд бүхэн цэцэглэн өглөө мандах наранд өргөл югаан дээдэлж өндөр өвөг дээцийнхээ сургаал номлыг хүртэлж өн мөнхөд өөдлөн дэвжих өглөг буйны гурыг өөрөө өөр дээрээ буулган авч байгаарай гэж байгаа хгүй. Хүн өөрөө өөр дээрээ л тэрийг авчих боломжтой юм а гэдээ энэ дээр бас хэлсэн байна. Сайхан Монгол төмний минь сав бүрэн сайлаар дүүрч сансан сэдсэн бүхэн сэтгэл итгэлээр бүтэж сууд эрдэмт мэрэгдийн сургаал намаа далавчилж одоо миний эрдэмтэд мэрэгдэд одоо юм тандаад байгаа чинь энэ шүү дээ. Сургаал намаар нь далавчилж саруул энэ орчлонд сэргэн байж мандаагаарай гэд ингээд миний одоо өөрөг даалгаврууд болсон байгааз гар хангаа нутгийн гаралтай адтай сэргэлэн охин би төвнийг нэгэнтээ олоод авчих бол төгс дүүрэн данзан арвжаагийн дөрөв бий гэж. Одоо ингээд надад ихний таних хүмүүсийг ингээд өгчдөг байсан шүү дээ. Одоо та тэгээд яг энэ өгдлөөр хүмүүсээ олоод авчихдаг. Ерөөсөө л энэ л өгдлөөр явна. Тэрнээс би өөрөөр хазаах юм уу өөр зүйл рүү одоо өнгөйч ирэхгүй шүү дээ. Ер нь хүн өөрийн мөр зам гэж байдаг. Тэр мөр замаа зөв дагаж явбал дандаа зөв байдаг. Би түүнийг их баримталдаг. Ер нь энэ бичигдсэн зүйлээс ер нь хазаах хэрхэвч би болохгүй зүйл гэж хардаг. Ухааны ариван далаагаас уудлан байж хэлээрээ. Одоо энэ яг өндөр гэгээ өөрийнхөө юу орж хэлсэн байна. Учирлын нандин гаргууг туулан байж яваарай. Сайхан бүхний эхлэл гэдгийг санаж саруул ухаанд мэрэгдээсээ санамж зөвлөгөөгөө аваарай. Хайрын нандин бүхнийг хамтдаа эдлэн жаргаж хам цэнгэр тэнгэрийн зарлиг юуг нь зөв дагаж цэлмэг тэнгэр цэнгэг усаа дээдлэн жаргаж цэцэгт нүх дураар нисэх эрвэхэн болж яваарай гэж. Одоо би бол энэ ертөнцид дураараа нисэж үнэхээр энэ үйлдийг одоо дураар нисэж бол хийчлээ шүү дээ 3 жил. Одоо энэ зарлагыг биелүүлсэн гэсэн үг. Намуун цэнхэр тэнгэрийн өглөг буйнд нь биширч наашаа ирэх сайхан бүхнийг дээдэлж нартад хурах эрдэм бүхнийг хүртэж насан туршдаа жаргалын дээдийг эдлээрээ гэд. Одоо ингээл бас миний хийх үйл арга замыг дандаа ингэж шүлгэлсэн. Тэгээд би энэ яагаад ингэж шүлгэлээд байдгийг бэ? Надад ер нь одоо хэлж өгөөч гэж энэ тэнгэрийн туйлс гэж. Одоо бидний өвгөд дээдс урт цагтаа ийм л хэлээр ярилцдаг байсан. Тэгээ тэрийг л одоо би тэр хэлээр нь бичээд байгаа. Ингээд ерөөсөө ертөнцийн бүхэл юмыг надад хэлж өгдөг шүү дээ. Би эндээсээ ялгаж зөвхөн одоо өөрөө яагаад болохоор болсон юм бэ? Яагаад одоо мөнх тэнгэрийн онс гэж хэлээд байгаа юм бэ? Тэрийг тайлаад дээрэс нь яагаад өөрөө гинтхэн өндөр гэгэн болчихоо? Хин чамайг өндөр гэгэн гэж зарлалчих. Одоо энэ орчин ертөнцчт нь тийм шүү дээ. Тэгээд намайг одоо чи энгийн бэ? Энэ биеэрээ өөрийгөө зарлж гарч ир гэж өмнө надад хэлдэг байхад би за өстой би өөрийгөө өндөр ингэж зарлаад гардаг ч өстой тийм ч юм байхгүй даа л гэж би боддог байсан зарлагаар зарлагдчихдаг юм бэл. Тэгээд одоо бид нар чинь энэ 11 сард Альпесор тэнгэртэй эхлээд дуулгаж өндөр гэний зарласан шүү дээ. Тэнгэртэй зарлаад тэнгэрийн зөвшөөрлөөр ард түмэндээ зарласан. Тэгээд тэр зарлж байгаа болтвол надаас хамааралгүй дээрээс зарлцдаг зүйл юм лээ. Тэгээс би өндөр гэгийн зан азар байна гэж би ерөөсөө өөрөөрөө хэлж үзээгүй. Хэлэх одоо бас цаг нь бас арай болоогүй. Яг ард түмэн хүлээн зөвшөөрч 100% хүлээн зөвшөөрсний дараа би одоо өнөөдөр өөрийгөө тэгж нэрлэх байхаа л гэж харж байна. Дараагийн нэвтрүүлгээрээ бит хоёр ногоон дарих одоо байхынхаа учрыг бас олон түмэндээ бас тайлж таниулж тэнгэрээс ирсэн айлдвар сургаалаа мөн ингэж одоо тайлбарлаж өөрийнхөө одоо ногоон дарих болж байгаа учрыг
Одоо ерөнхийдөө л одоо энэ мөнх тэнгэрийн утга учирыг л одоо эхнээс нь аваад би энэ сарын хугацаанд тайлбарлах зорилготой байгаа. Тайлбарлах явцдаа эхлээд одоо энэ бие хүн ер нь юу хийх гэж ирсэн, яах гэж ирсэн, ямар даалгавар зарлагтай явдгийг, тэрийг нь хэн хэлж өгөөд байдгийг, хэний даалгавраар явдгийг энэ мэдээллийг бол ерөнхийдөө өгж байгаа. Тэгээд цаашид бол одоо бүтээсэн бүтээлүүд бол энэ ард болонд одоо бүтээл болж мэдээж дэлгэрэн Монгол түмэн бол ийм агуу ертөнцид ийм агуу нутаг усанд ийм сайхан хайрхтыг тушиж ийм нууцтай уул усыг дэрлэж одоо амьдардгийн байна. Тийм болохоор бол тэр хөх тамганд нь гал хасдгийн байна. Тийм болохоор бол Монгол хүн алтан соён байдгийн байна гэдэг энэ нандин учир зүй холбогдлыг одоо хүн бүхэн мэддэг болж бид нар өөр хөвгтөө цаашд одоо уламжлуулж 3000 жилийн түүхэнд Монгол түмэн энэ сайхан цаг үеэр амьдрах энэ зам мөрийг л одоо зөв засаад энд одоо олон хүмүүс сэтгэлээрээ сүнсээрээ нэгдээсээ одоо сүнснийхээ хүчээр тэр агуу сүнсний хүчил биднийг өнөөдөр ертөнцийг аврахад хүргээд штэ. Бид нэр энэ цагт орвол ертөнцийн даалгаврыг Монгол түмэн би ганцаараа биш Монгол түмэн хөх тамгатай бүхэн авчихсан юм аа. Тэгээд одоо тэр үүрэг даалгавраа ойлгоод одоо бүгд тэр сэтгэлийн хайраар энэ ертөнцид дутсан хайрыг нөхөх гэж л Монгол түмэн тэр хайрын бэлэгдэл болж одоо энэ ертөнцид энэ томилгоог авчаад байгаа шүү дээ. Тийм. За гялалаа. Тэгээд дараагийнхаа нэвтрүүлгээр уулзаж гигантныхаа одоо ямар айлдвар айлдах нь уу? Ямар одоо сонирхолтой одоо бидний одоо мэдэх ёстой. Одоо энэ тэнгэрийн зарлиг байгалийн одоо хуулиудын талаар ярилцсан гэж ойлгож байгаа. Тэгээд энэ талаар үзэгчд маань одоо цаашид сонирхож нэвтрүүлгээ үзэхийг хүсвэл одоо дараагийн маань нэвтрүүлэгтээ одоо цуг байж нэвтрүүлгээ маань сонирхож үзээрэй. За, том олондоо талархлаа. За баярлалаа.